баярлаа. Чи од болох нэ гэл тэр чи шоглох гэж чи од олчлоо молчлоо гэж тэгсэн байхгүй амар баярлалаа. Чи тэрийг Монголд ирээ хайрлаж штэ гэл. Би бол одоо найзтайгаа бол 11 жил найзалж байгаа. Айгу нандин гоё найз. Тэр би биндэл яг найз шиг найз те ант шиг нанд байвал тэгэл болчихж байгаа тэр штэ. Нэг ээж хүү хоёрын холбоо шиг яг тэгж найзалдаг. Намайг дурсаа намайг үгийнэ чиний танда нас чин би хөвөрэ бага энэ нугаар холаг танара айламин Сайн бацсан уу? Намайг оцроо автаа бэлгүүтгэл гэдэг. Намайг төвшин төр гэдэг. Одоо 10 жилийн нөхөрл яг миний бодлоор яг би бол өөрийнхөө амьдралын найзыг насаараа найзлах найзаа олоод авсан юм шиг санагдаж байгаа шүү дээ. Би бол одоо найзтайгаа бол 11 жил найзалж байгаа. Айгу нандин гоё найз. Хамгийн сайн хайнуулж чаддаг үнийг л найз гэдэг байх та. Асуудал гарахад хажууд байдаг. Тэгээ тусалж дэмждэг, үгээр зөвлөдөг, сайхан сэтгэлтэй тийм үнийг л найз гэх. Төвшин дөрвөл яг одоо миний амьдралын найз бол мөнөөс өмнө миний бүхэл цаг хугацаанд миний хажууд байж чаддаг. Нэг өөрийнхөө юмыг яг миний юм шиг ингэж надад өгж явуулж ингэж одоо тусалдаг гэх юм уу. Яг өөрийнхөө юмыг надад ингэж өгөхдөө ингэж хариу нэгтгүү тэгэн дээр нь амар баярлдаг. 6 дугаар ангид чи нэг хэсэг цахимаар ордог гэсэн ковид үед цахимаар ороод миний хичээл сургаж байгаа юм болцсон. Тэр үед л маань надад хичээлүүдээ үзүүлээл ингэдийн тэгдин гээл хичээлүүдээ нөхүүлээл тэгэл миний хичээлүүдийг зааж өгвөл тэг мөнгө төгрөггүй хахад мөнгө төгрөггүй тэгэл юм авч өгвөл тэр үл заа ёстой миний найз юм байна да. Би зөв үнтэйг найзлж дээл гэж бодчихсон да. Бид хоёр одоо 11 дугаар анги тэгээд дараа жил удахгүй төгснө. Тэгээд төгсөө явчихаар би нэгэ мартахгүй өргөлд сууг тэгээд хамтдаа тэгээд цаашдаа гоё яал гэж л да. Хизээч бид хоёрын зам салахгүй хөө хүүхдлээ найзсаар угаал дуусах. 9 сарын 1-нд 1 дугаар ангид ороод бит хоёр. Тэгэл маа найз ми зүгнээс ундаа аваал. Тэгэл би тэр оронд нь хараал. Тэгэл найзалцсан тэр. Ундаа авдаг ч бас их учиртай тэр чинь. Хүүхд чинь жоохон бага ангид дөнгөж орж байгаа 1 дугаар ангид орж байгаа хүүхд яахт. Цангаад уух юм хайгаал өгсөн ч арай. Маа найзын цүнхэнд ундаа харагдаад. Тэгээ нөгөө ундаанаас наваа уугаад тэгэн чинь наваг болооч юм болооч гэх. Тэгж байгаа дэвтэр жоохон ихэндээ муудалж байгаа тэгээ танилцаал. Тэгэл найзууд л бол намайг төвшин төрөд намайг бэлгөөтгэл гэдэг гэл. Тэгэл танилцчихсэн. Тэгэл яг тэр цагаас л шууд найзалж эхэлсэн дээ. Хүүхдтэй 11 жил найзлаа тэгээд үйл ойлголцсон гараш. Тэгэл нэг бол би биндээ буулт хийгээл одоо уушлаар гэдэг юм. Ерөөс бид хоёр бол огт тийм нэг ерөөс муудалж үзэж байгаагүй юм яг. Харин ер нь бол муудалж бараг үзээ. Ерөөс муудалж байгаагүй ингээл нэгээ за энэ нэг гомдоо нэг юм болчлоо даа гэх юм бол тэр дараа шууд буулт тэгэл уучлалт хуугаал янда ингэчлээ за ястаа уучлаарай гэл. Бид хоёр айгу ингээд би биэндээ айгу сайн итгэдэг. Тэгээд бид хоёр би бодохдоо уг нь айгу зөөлөн найзалдаг гэх юм уу. Нэг юм одоо нэг ээж хүү хоёрын холбоо шиг яг тэгж найзалдаг. Нэг би биентэй айгу гоё ийдэг. Тэгээд нэг муулцаад хэр ёр гэдэг байхгүй айгу гоё найзалдаг. Би бол энийг ястаа амар өмөр. Манай их нэг ястаа амар өмөр. Анги дээр одоо жишээлбэл за жишээ нэг хүүхдтэй муудалцлаа тий. За жишээлбэл тэгэл хичээл номноос л тэрнийхээ тэрийг өгчих гэхээр одоо үгүй мгүй гэдэг ч юм уу. Тиймдээ тэгэл амар өмөр та чи өгчөөчтэй юунда харамлаад байгаа гэдэг ч юм уу тий. Одоо жишээлбэл нэг хүүхдтэй муудалцлаа гэж бодоход би бол дандаа энийхээ л талд. Яасан ч тэг. Буруу байсан ч би найзынхаа л талд. Ардуур муу хэлүүлэх ер нь жоохон дурггүй. Бид хоёрын нөхөртлийн тэгээд хамгийн гой зүйлүүд гэхээр яг ингээд бүх хүмүүс мэддэг. Бид хоёр яг найзалж байна. Яг ингээд
Одоо жишээл манай аав ээж өөрчлөд намайг гэртээ ирэхгүй оройтой алга болчих. За яг төвшин төртөөс агстаад алга болчлоо гэдэг ч юм те. За яг төвшин төртөө л явж байгаа гэх. Тэгээ миний уц унтрал төвшин төртөө залгана. Төвшин дээр уц унтрал манай ээж аав үгүй төвшин дээр ээж аав манай ээж дандаа маа найз руу залгадаг. Юм болохоор л бэлгүй итгэл рүү залгаад төвшин дээр хаана вэ? Энэ гээл тэгэл дандаа залгадаг. Манай ээж аав бол маа найзтай амар туртай. Ер нь л бүх юм дээр найстайгаа ингэчгүй, найстайгаа тэгчгүйгээр ер нь аягүй зөвшөөрдөг. Манай ээж аавын үед бол амар сайн байдаг. Тэгээ манай аав ээж ч гэсэн манай аав ээж биш манай гэр бүлийн бүгдээрээ манай төвшин төрөг тань. Тэгэл би төвшин төртөө инглээ гэхэд адаглал одоо мөнгө төгрөг өгөхөөс ахуулаад тий. Чи ааваас аав би төвшин төртөө аав төзөр тоглоод пиццаны өрөнд орчлаа гэсэн чи аав яг тэр дорн за мөнгө аав гэдэг мөнгө төгрөг шилжүүлээ. Тэгээ Виктор пицца авч идэг жишээ нь. Ер нь амар манай зэг ойлгодог. Манай хамаатнууд хүртэл манай нэг тань нөө нэг од болох нэг гэдэг бичлэгнээс л таньдаг болцсон тий. Баярлаа. Чи Бид хоёр цуг нэг өдөр үзүүлэхт явдаг гэсэн байхгүй юу. Тэгээд манай өдрийн зүрх яг тийшээ явдаг гэсэн байхгүй юу. Тэгээд замын энэ гарцаар гараад бид хоёр яг явж байсан байхгүй юу. Тэгсэн чинь л яг өөдөөс яг амар гинт сурвалжлагч гарч ирээл тэгэл надаас юм асуугаад тэгэл тийм болсон. Тэгээд би ч нэг амар инээд муутай энийгээ шоглцдаг хүүхэд мөх. Тэгээд чи од болох нэ гэл тэр чи шоглох гэж чи од олчлоо гэдэгсэн байхгүй. Тэгэл инээгээл энд чи шоолол. Тэгэл тэр ижлэгч тэгэл баярлал болцсон шүү дээ. Хоёр жоохон хүүхэд тэгээ би нэгээ шаалж инээгээл хүмүүс амар эерэг л санагдсан байна. Дандаа гоё эерэг комент. За тэр Instagram-ийн тэр комментууд бүгдээрээ эерэг. Instagram дээр нэг ч сүр коммент байгаагүй. Facebook дээр ч гэсэн яг тэр од олох нэ гэдэг бичлэн дээр нэг ч сүр коммент байгаагүй. Тэгэл бүгд зүрх лайк дарсан хүмүүслээс тэгэл амар баярлал. Чи тэрийг Монголд ирээ хайрлж штэ гэл. Тэгээ битээ тэрэн дээр дөрөөлөд нөгөөрхөн пэйж нээсэн байгаа. Дөнгөж сая нээсэн. Одоо энэ манай UBM-ийн ярилцлага авч байгаа хүмүүс яг ирэхээс өмнө яг хоёлаа пэйж яг одоо нэ чи хэдийн болтол ярилцаж явах ингээд одоо яг сая нээсэн байгаа. Instagram дээр чи од болох нэ гэдэг пэйж нээсэн байгаа. Чи доогор зураас од доогор зураас болох нэ гэдэг пэйж нээсэн байгаа. Тэгээд манай пэйжийг дагаарай л гэж. Одоо гой контентууд араасаа орно. Контентныхаа санаануудыг бодоод эхэлсэн байгаа тий. Ер нь эхний 2 3 контентнээс нь бол ороод ирсэн. Тэгээд утгагой контентуудыг тэгээ манай пэйжийг дагаарай л гэж хэлээ да. Би нас найзтай амар баярлж авдаг. Одоо бол бид хоёрын нөхөрлөлийн одоо тий уяа ногт занглаа тасрааг байгаагийн шалтгаан манай амар гоё. Намайг 7 дугаар ангид шилжиж явчихж байгаа шүү дээ. Өөр газар очиж байгаа тий. Байрч солигдчиход байхад надтай огт холбоогоо таслаагүй. Өдөр болгон залгаж ярьдаг байсан. За анда яаж шин сургууль юу болж байна? Ангийнхантайгаа тасч гэнэ масч гэнэ тий. Тэгэл бүгдийг асуудаг. Тэгээд байнга ярьдаг байсан. Бид хоёр ч тэгэл өдөө зуны амралтаар ингээл явж байгаа л би энээсээ холдчихоор ч тэгэл газ хурдгаа очиж хотод очиж уулзсан түүс болол. Тэгэл зуны амралтаар хурдан дуусаасаа хичээл ороосоо гэл. Мань үнтэйгээ уулзчих гал. Тэгэл өмнө гаваас манайх өмнө гавт байдаг байхгүй. Тэгэл өмнө гаваас чинь сар мар тэнд байж байгаа л энд ирээл энтэйгээ уулзаа сакс макс тоглох чинь бас тэгэхээр гоё мэдээ шүү дээ. Санаад идэв. Санаа шүү дээ. Юу вэ? Санддаг байх хэрэгтэй тэгэл. Эн чинь ч гэсэн амар санд бид хоёр чинь хоол аваад би бинтэг өдөр бол видео кол малээ тэгэл ингэж тэгж одоо ийм боллоо гэл хоорондоо тэгэл хэлсэн шүү дээ. Хамгийн гоё нь тэгэл хичээл дээр их шалтгаантай болчихчихна гэсэн чинь найзтайгаа уулзсан гэдэг догтлоо те. За өнөөдөр нэг мань нөхрийг нэг ингэж чадчих та гэдэг юм уу те. Би ч найзгаа чаддгүй бөө. Би ч зүгээр мөрөөрөө л үжтэй. Энэ л намайг их чаддtii. Сакс тоглохоор л дээрлээ. Сакс тэгээ яг үндэ сүүлийн үед энэ тэнцүү болчихно дөө. Угаасаа энэ надаас том бит юм чи дээрлэхгүй яах вэ? Яагаад тэгээд найзаагаа чадаад идэв? Чадхаар чамд ямар мэдрэмж төрөөд? Чатаар нэг тийм тоглоомд хожсон юм шиг өдрөж байгаа. Нэг гоё тэгээд эн чинь нэг чадаач хараа нэг тийм нэг сонь царайтай болчихдог байхгүй. Тэгээд тэр царайг нь харахаар гоё хатдаг. За ер нь бол битээ баг муудалцдаг үү те. Бараг л муудалцдаг. Ер нь муудалцсан түүхгүй баг байхгүй те. Нэг тэгж муудалцаад би биндээ сүр болоод одоо чамтай харьцахгүй те. Би бинийгээ блокчлоод гомдож тонирхаад зүйл ерөөсөө байхгүй. Тэгэл би биндийнхаа дутууг нөхөөл тэгэл гэл явчихдаг. Болж үтгэхгүй байгаа зангийг хэлээл. Тэгэл юун дээр болохгүй байх, алчин зүв байна гэдгийг хэлээл. Тэгэл одоо алдаа малдааг засах гэж үзсэн. Тэгэл яар засагдчих юм дөө. Тэгэл одоо чиний эн чин болохгүй нэ те. Одоо за жишээлбэл адгийн наадсгаа жишээлэхэд нөгөө сакс битээр авир саксан дуртай. Саксан мөнгө тоглох дуртай. Тэгэл
Би нөгөө жоохон сог. Тэнгүүт маа найз жоохон сайн тоглодог. Жоохон ч гэж ерөн сайн тоглодог. Тэгэл надад чи энэ дээрээ анхаар ингэж хамгаал, ингэж давталгаа хийхгүй, бөмбөгөө ингэж эзэмшгээд. Тиймэрхүү юмыг маа найз надад зөвлөж өгвөл. Тэгээ иймэр би биенийхээ дотоо хүнийг тиймэрхүү юм дээр нөгөө Нас чин би хээрээ энэ доор хуулаад танаараа айламын сайхан нас айламын хор Тэгээ бид хоёр бас сонирхол амар нэгтэй. Сакс тоглохоос гадна бид хоёр нэг хамт нийлээд суучаад уулзчаад нэг өрөөнд орж морчоод дуу дуулаад суучдаг. Тэгээ маа найз чи бас хөнгө алдаад дээд өнгө авах гэж байгаад доод өнгө авна. Тэгэл нөгөө нэг яг нөгөө дуучныхаа юм тааруулах гэж хичээгээд. Ус маа найз чи нөгөө урлагаар нөгөө явцаахгүй юм багасаа. Тэгээ би надад тийм дуулж молох авьяас нэг сайн байхгүй. Тэгээ би тэгээ нөгөө нэг жоохон буруу өнгө аваад тийш андаа надад цааш масараа гэдэг ч юм уу те. Аян ч өвсөн үдэл дэрэгж хорогдсон сэмэрдэг. Ариг дууны дугаараа тай налгар шаргал намраараа айлын жаахан бүсгүй хорма хийсэн уянгатай арван долооны өдрийг мартаж яахан чадах вэ? Ер нь болдоотрыгаа сонсдөө шүү. Таны үнэж вэ шүү л гэж хэлээ. Ганц болдоотор ч ер нь болдоотрыг түлхүү сонсдог болохоо тэгэл морины отоо ирэн дуусан төр мандах бай тэ бүгдийг сонсон шүү дээ. Зохиолын дуу гэхээр муухай байдаг юм шиг тэр чиг агуул үг мөнгөний сонголтыг харуул амар гоё үг мөхтэй тэ. Монголоо магтсан, ээж аавыгаа магтсан тэ. Уул хангаагаа магтсан тийм гоё гоё дуу юм шүү дээ. Одоо саяны болдоотрын дуу гэхэд айлын жаахан бүсгүй хормаа гэдэг хүүхдийг гойж аваад байгаа байхгүй юу? Тийм Монгол ёс яваад шүү дээ энэ ч юм бас тэ. Маа найз чинь 2009 оны 2 сарын 21-нд төрсөн байхгүй юу? Нэрээ. Би болохоор 2009 оны 5 сарын 27-нд төрсөн байхгүй юу? За тэгээд төрсэн байгаа. Бид хоёр чинь 3 сарын зөрүүтэй тий. Тэгэхэд маа найз 2 сарын 21-нд төрчөөд байгаа шүү дээ. Тэгэхэд маа найз төрсний гэрчлэгийг авахгүй яваалаас байгаа байхгүй юу? Тэгээ улсын бүртгэлээр очиод төрсний гэрчлэгийг авах гэсэн чинь яг миний төрсөн өдөр буюу 5 сарын 27-нд төрсний гэрчлэгийг гардаж авсан байхгүй юу? Тэгээ ингээд яг энэс үзэхээр ингээ амар тийм хөв тохиолтой заяа. Ингээ бурхан бит хоёрыг ингээ цаанаасаа ингээ увчруулах гэсээр байгаа уучруулсан юм шиг. Энэ бол нэр үнэхээр гоё түүх шүү нэр. Би тэрийг сонсчоод нүдэнд нөлөөс хэлэх юм хэлсэн шүү дээ. Би яг нөгөө тэр үед яг найз руугаа яг би төрсний гэрчлэгийг харчаад гайхаад юм 5 сарын 27 бигээд тэгээ зургийн дараа явуулсан. Тэгээ энэ яг бүртгэл хийлгсэн нөгөө он сар өдрөөр бичсэн шүү дээ. Минийх бол 6 сарын 4-нд бичээстэй байдаг байхгүй. Тэг чи маа найз 2 сарын 21-нд төрчөөд 2009 оны 5 сарын 27-нд төрсний гэрчлэгээ гардаж авсан байгаа байхгүй. Өгтэй зэн нөө амар хүн амар шоглдог. Тэгэд амар өөрийнхөө яж хат нэг ямар ч газар хаан чиг амар өөрийнхөө яж чаддаг. Тэгэл орилол үйжвэл маа найз ээжнаа л гэсэн үг шүү. Маа найз ч төвхтэй зан гэх. Амар ингээд сэн цараа гаргачаад хүн үтдэг байхгүй жишээл ингэж ингээд готлоо яриа. Чи тэгдэг үстэй. Худлаа яриад битээ хичээд байж. Тэгин зэ. Тэгэл өв гэл амар. Тэгэл байжснаа ингээд нэг амар худлаа бүдүү болоо орч. Яг тэгээд чи яг тэгдэг үстэй. Яг тэгин зэ. Авууштай тал гэвэл нэр үнэхээр нэрлээд ордох барахдахгүй. Үнэхээр барахдахгүй. Авууштай тал гой хүн чанартай, сэтгэлтэй, шудраг, хоол сайн идэг те. Тэгээ найзтай анхаарал сайн халамж тавьдаг те. Энийг ингэж ер нь авууштай талаа бол дурдаа дуусах. Бид хоёр бас ер нь бас нэг талаар ер нь айгуус хоол их хоббит юм шиг байна. Тэгээд бид хоёр ч маа найз бас айгуус юм бас хоол хийдэг. Тэгээд альтруу хүртэл гэрээс гарч ирж явах надад хоол хийж өгсөн. Би яг найзаагаа ингэж бод. Яг нэг за нэг 10-аас 20 жилийн дараа те энэ өөрийн гэсэн юмтай, өөрийн гэсэн бизнестэй юм уу те, өөрийн гэсэн юмтай л болсон. Тэрийг амар хөгжүүлээд цэцэгдүүлээд явж явах хтаа л гэж боддог. Яг нүдэн төсөөлөгдөд юм аа. Бүр нэг яг нэг компани дарга болсон ч юм уу те амар костюм bijak та мó. Тэгэл нөгөө нэг ширээний ард ингээд суудсан. Тэгэл намайг өрөөндөө урьж барай. Нөгөө нэг өөдөнд нэг хамгаалагч зогссон. Миний нарийн бичиг энэ төр ингээд энэ хүн ийм хүн явах гээд уулзах гээд яахан маах юм маа найз оруулаач гэд нарийн бичгээ загнадаг ч юм те. Наа чи маа найз гэдэг ч юм. Яг нэг төсөөлөгдөд идэв яалч. Маа найз болохоор нэг мундаг морио урч маж магадгүй.
Тэгээд морин үрээ дээр тоглоод олон нийтэд танигдж магадаад айгу мундаг болж байна.